Давхартай Монголын төлөө урайндаар Монголын улсын худлаа ажилуулрын танхимд баялаг дээгсэг дэмжих холбоо 10 жилийн баяраа хийж байгаа үлээ. Энэхүү баярт урагдаа оролцож байгаа зочдын нэг бол баялаг дээгсэг дэмжих холбооны удирдах зөвлөлийн анхны гишүүдийн нэг Батцуу компани үүсгэн байгуулагч захирал Оюун Чимэг байгаа юм аа. Танд баярын мэд хүргэе 10 жилийн баярын мэд хүргэе. Баярлалаа. За нийт Монголынхоо мянган баялаг бүтээгч нартай энэ он баярын мэндийг хүргэе. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой анх хэдэн оноос хойш холбогдсон бол? Ер нь бол анх бизнес хийгээд эхлсэн цагаас хойш ер нь бол 2015 оноос юу анхны баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдахад элсэл тэр цагаас хойш бол баялаг бүтээгчдийн холбоонд хамтран ажиллаж байгаа. Тэгээд Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийн холбоонд дараагаар сонгогдоод тэгээд ажиллаж байгаа. Ер нь бол би бодохдоо энэ Чинэлэг Монгол давхартай иргэдийг боожуулахын төлөө энэ баялаг бүтээгчдийн холбоо маань бас явж байгаад бол маш их баяртай байгаа. Яагаад гэвэл бид нар бүгд жижиг дунд үйлдвэрлэгч нар тэгээд ер нь манай Монголын амьдрал маань бол ер нь бол жигд болсон шүү дээ, тийм ээ. Тийм учраас ер нь цаашид бол бас энэ Чинэлэг дундаж давхартай болохын төлөө нийт ажилчдаа тийм ээ санаа тавьж цааш нь хөгжүүлэхэд нь анхаарах нь зөв зүйтэй байна гэдэг ийм сайхан санаачлаг гаргаж байгаад маш их баяртай байна. Тэгээд ер нь бол энэ манай бүх салбарын тий яам тамгын энэ хийгдэх ажлыг манай баялаг бүтээгчтэй холбоо бол баг хийж гүйцэтгэж байна гэж үзэж байгаа юм. Ягаад гэвэл бүх салбарт орж ажиллаж байгаа тийм ээ. Энэ салбар бишээ гэх юм байхгүй. Ойдол бол ойдол гутал бол гутал тийм ээ. Алтцэс юу гэдгийг тий ер нь ноос ноолуур ер нь бүх л салбарыг хамруулж ажиллаж байгаагаараа ер нь босод салбар яамдын ажлыг бол манай баялаг бүтээгчтэй холбоо бол хийж гэнэ гэж бол би бүрэн итгэлтэй хийж чадчихээн. Ягаад гэвэл энэ яамдуудын салбаруудын ажлуудыг 21 аймагт очиж судалж байна, үзэж байна тий. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийн газартай хамтран ажиллаад зээл хууль өгтөн хүртэл оролцож штэ. Тийм учраас энэ баг тийм яамдууд байхгүй энэ холбоо маань баг хийгээ явуул яасан гэдэг хүртэл бодол төрж байгаа. Тийм учраас тэр утгаараа ч гэсэн энэ холбоо маань бол дэвшид дээшлээд өнөөдөр хүртэл амжилттай явж байгаад маш их баяртай байна. Олон улсад маш их нэр хүндтэй байгаа. Яг та өөрөө бол Батцуу гээд сургуулийн дөрөв туцаар нь бол эцэгчүүд ялангуяа хамгийн сайн мэдэх байх тийм. Тэгэхээр яг энэ холбоонд хэлснээрээ төрийн худалдаа авалт гэх юм уу хууль эрх зүйн орчинд ямар Батцуу гэдэг компанийн хувьд ямар үр өгөөж хүрсэн бэ? Ер нь бол Батцуу компани маань нэрээ таны хэлдгээр бол бүх Монгол улсын эсэг ихтэй хүн айл болгол дөрөв туц хийдгээр мэддэг л дээ. Тэгээ энэ холбоонд хэлснээрээ энэ жижиг дунд үйлдвэрлэлд хамтарснараа бол зээл авсан. Зээл авч бас тодорхой хэмжээнд богино хугацаанд төлсөн. Тэгээд энэ бас батлан даалтын сан энэ төргээ те ер нь баялаг бүтээгчтэй холбоонд илснээрээ жижиг дунд үйлдвэрлэлийн газар хамтарснараа ер нь бол энэ үйл хийж байгаа бүхэл хүмүүстэй ер нь маш их идэвхтэй сайн ажиллаж байгаа, маш их мэдээллүүд авч байгаа гэж үзэж байна. Тийм учраас нийт монголчуудынхаа энэ баялаг бүтээж байгаа улсуудаа бас энэ холбоонд бас өшөө те олноороо нэгдэж энэ том мэдээллүүдийг авч тийм ээ өөрийнхөө баялагуудыг хөгжүүлэхийн төлөө яваарай гэж бас би баялаг бүтээгч нартай уриалмаар байгаа юм. За баярлалаа. Та бусад баялаг бүтээгч нартай хандаад мэтчилгээ төвшүүлгүй юу? Нийт дэлхийн өнцөг болон бүртээ Монголоо төлөөлөд бас гадаад төсөл ажиллаж байгаа шүү дээ. Бүх баялаг бүтээгч нартай баялаг бүтээгчдийн 10 жилийн он баярын мэндийг хүргье.